Сайнцгаана уу? Манай бөөрөө мөрөх хүүхдийн нэвтрүүлэг эхэлж байна. За тэгэхээр бөөрөө чи энээр Маргад хоёрын зааж гисэн дууг сурж байгаа юу? Суралгүй ядгийн. Би ч гэсэн сурж байгаа. Манай найзад сурж байгаа лөө? Сурж байгаа хаа. Дуу шүлгээс гадна өөр зөндөө сонирхолтой олон зүйлүүдийг бид нар заадаг шүү. Тэгтээ биш дээ. Гол нь зааж байгаа зүйлсийг нь зөвхөн хоёулахнаа биш. Манай үзэгч найзууд бас чи бит хоёртой хамтдаа сурж байгаа гэхээр гоё ягаад дээ. Харин тий, тэгэл нэвтрүүлгээ дуусчаад ээж авдаа шалгуулаад би өнөөдөр бөөрөө нэвтрүүлгээр ийм дуу сурлаа гэдэл те. Гоё ах та. Би бас найзуудынхаа бүгдийнгийн тийм байгаасаа гэж хүсэж байгаа. Би ч гэсэн. Хоёулаа хөөрхөн. Хур бороонд дугаагдсан хураг мөнч хөөрхөн. Нүүр гараа угаасан хүү бас хөөрхөн. Угаасан хургийг хүндэтгэн хөөрхөн гэж хэлдэг шиг угаасаа цэвэрхэн хүүг Нямбай гэж нэрлэнэ. Үрдийн цагт 7 өндөгтэй доглон шаазгаа амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр тэрэн дээр залт шар үнэг иржээ. Хайрт 7 өндөгнүүд минь би та нарыгаа хурдан өсөж томорхийг маш их хүсэж байна. Шаацгай. 7 өндөгнийхөө нэгийг өг. Яагаад би чамд өндөгнөөс өгөхгүй? Өгөхгүй юу? Өгөхгүй бол би алсын газраас тоос татуулж ирээд алтан үлээсийг чинь хуг мөргөн шүү. Ямар хэцүү юм бэ? Өндөгөө. Гэтэл маргааш нь үнэг дахиад л хурж иржээ. Шаацгай. Өндөгөө. Юу? Түгүй би чамд өндөгөөс өгөхгүй. Чи өчтөр нэгийг аваад дээ. Өгөхгүй бол би алсын газраас тоос татуулж ирээд алтан үлээсийг чинь хуг мөргөн шүү. Ямар хэцүү юм бэ? Өндөгөө. Өндөгөө. Ингэж авсаар л байгаад шаазгай ганцхан л өндөгтэй үлджээ. Шаадгагч та юунд үлнэ вэ? Өнөг 6 өдөр ирээд 6 өндгийг минь авчлаа. Одоо надад ганцхан өндөг болсон. Ингээд үнэг гихч юу гэж хэлээд таныг ойлгоод байгаа юм бэ? Алсын газраас тоос татуулж ирээд алтан үлээсийг минь хуг мөргөн гэсэн. Та тэгвэл үнэг ихчийг ирэхлээр нь алсын газраас тоос татуулж ирдэг туурай чаана байна. Алтан үлээсийг минь хуг мөргөдөг ив чаана байна гэж хэлээрэй. Хэрвээ хин хийсэн бэ гэвэл намайг гэж битгий хэлээрэй. За. Унтан ухаарлаа, санаарлаа, бодон бодол орлоо гэж хэлээрэй. За, баярлалаа дүм. За үнэг их чирж ах шиг байна. Би ер нь явлаад. Яач өндөгөө. Юу? Үгүй би чамд өгөхгүй. Өгөхгүй юу? Өгөхгүй бол би алсын газраас тоос татуулж ирээд алтан үлээсийг чинь хуг мөргөн шүү.
Алсын газраас тоос татуулж ирдэг туйраач хаана вэ? Алтан улаасыг минь хуг мөрөгдөг эвэрч хаана вэ? Юу гинэ? Чамд энэ үгийг хэн зааж өгөө? Санаа орлоо. Унтан ухаан орлоо. Бодон бодол орлоо. Хэлэхгүй юм биз дээ. Хэлэхгүй бол би үнэгний 13 михи ашиглаж агаад чамайг барьж идэндээ. За яах вэ? 1 2 3 Ах надад хэлээгүй. Надад хинч хэлээгүй. Тийм үү. За. Огтноо. Би чамайг гэртээ байгааг чи мэдж байна шүү. Огтноо. Гараад ирдээ. Би хогоо шүрч байна. Тийм үү. Огтноо. Гараад ирдээ. Би шалгаа гож байна. Хүүе. Энэ чинь яасан сайхан хоолойтой амьтан бэ? Энэ гоё хоолойтой амьтныг нэг харчих юмсан. Би юу? Хүүе. Яасан хөөрхөн цээжтэй юм бэ? Энэ хөөрхөн амьтан чинь өвөрнөөсөө гараад бүг гэж гүвэл бүр хөөрхөн байгаа да. Бүг. Яг зөв. Чи яан гинэ? Би чамайг одоохон иднэ. Бэжгараа. Ангар гэж идэл анцтай байдгийг, өмөр гэж идэл үнхий байдгийг. Тийм үү. За. Пойч надад зогсч хайцсан уу? Ингээд охин анчныг дагуулж ирснээс хойш энэ утгаар дахиж үнэг үзэгдээгүй юм гинлээ. Хөөе. Зочноор ирсэн ээ, сайн уу? Сайн. Чамайг хэн гэдэг үлээ? Намайг Эсвэл гэдэг. Эсвэл. Намайг Бөөрө гэдэг.
Бөөрөө. Эсвэл та хоёр чимээгүй байл та. Юу гэж байгаа юм бэ? Наач зочоо хөөхд бид нарт бас энэ үдж байгаа найзууд тавьяасаа үзүүлэх гээд өөрийгөө танилцуулах гээд ирсэн байх чинь чи. Би шаараар дээшээ нисэх гэж ядчихаа. Үе. Би анхаарал төвлөрүүлээ дээ. Ой чи наа толгоонд юу зүүц юм бэ? Мөрөө. Толгой дээр юу тавьчих? Эн чин тавиагүй бөөрөө ингэсэн байхгүй юу? Би нэг хүүхэлдэйн кино үзэхгүй юу? За. Тэгсэн чин тэрэн дээрээ штт ингэсэн. Инжирээ. Инжир байгаа мó? Баа. Чи тэгээ байгаа мó дуурал та. Исүүлэн гэсэн үү? Тий. Би та хүрэгт ярьж өгөх үү? За. Бөөрэ чим сонсох уу? За сонсё. Ингэсэн байхгүй юу? Нэг хоёр жоохон эрэгтэй эмэгтэй хоёр хүүхд явж яснаа заа юу? Би биедээ дурлаад. Ясаа та. Би биедээ хайртай болсон. Тэгээ яасан? Тэгээ тэр хоёр хамт амьдраад заа юу? Том болоод чи үзсэн үү эсвэл? Тэгэнгүүтээ нөгөө нэг байшингаасаа зөндөө олон шаар хийгээд дээшээ ниснэгээ мөрөөдчихсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө нэг эмэгнэ нь бурхан болцсон. Тэгээд нөгөө өвгөн чинь мөрөөдлөө биелүүлэх гээд байшингаасаа зөндөө олон шаар хийгээд байшин дээшээ нисэхгүй юу? За. Тэгээ би бодоод байшин ингэж байгаа юм чинь би чинь жижиг юм чинь хоёрхан шаар хийжүүл нисчих байх гэж бодоод тэгсэн чи би арай хүнд тарган байх шиг байна. Мөрөө. Чи тэгэд нисчүүл яах юм? Нисчүүл чамайг хэн авч чадах юм? Би тэгж өндөрт үсэрч чадахгүй штэ. Инжир авахгүй мүү? Инжир ч гэсэн өндөр. Тэр өндөрт байгаа юм чи яаж авах юм? Энэ эсвэл авч болохгүй мүү? Эсвэл ч гэсэн авч чадахгүй штэ. Чи чадахгүй гэж юу эсвэл? Чадахгүй. Чи бүр дээшээ нисэн авчих штэ. Чи дахиж чи нааш хараа чи ивэр мэвэрнээс уйж болохгүй шүү. За юу? Би нисмээр штэ бөөрөө. Чи ахыхаа үгийг сонс за юу? Тэгээ үгэнд айр чи үгэнд орохгүй байгаа шүү. Эсэн чи дэмийгээд миний санаа зовоогоод ах юм. Миний хоолоо өвдсөн амар хэцүү ахч. Тий хоолоо өвдчээ чи тэгш нисэн мэснэ гэсний оронд ийм уугаад гэртээ амрах хэрэгтэй штэ. Их юм байна. Шувуунууд тэнгэр дээр надтай тараад энэ шаарыг хахлангууд би газарт унаад тэгэхээр би өгчих юм байна штэ. Тэгээ штэ юу яриад байгаа юм бэ чи? Тэгэж болохгүй штэ. Тэр шувуунууд чинь чамайг аваад өөрлөгөө авч очиод хүүхдүүдтэй өгчүүл яах юм? Тэгвэл би тэгэл шууны хоол болох нэ. Тэгээ штэ. Дахиж чи юм ярьж болохгүй шүү. Йоо, инженеэр унчлаа. Мөөрөд чи хэлдэг. Мөөрөө ингэж миний үгэнд ордог байхгүй юу? Хүй. Инжирээ. Бүгдээрээ хамт энэ байшингийн дээр зөндөө шар хийж байгаа нисээ л та. Бөөрөө. За яах юм бэ? Бөөрөө чи яасан муухай юм? Яах гэдэг юм бэ чи заавал нисэх гээд ах юм. Тэрний оронд гой нөгөө экстрим аялал гэж байд юм байлээ штэ. Тэрэнд нь очиод зориултын юмар нисэл та. Экстрим ээ? Тий, экстрим. Саяных хүүхэлдэйнийхээ нэрийг санчлаа. Бишээ. Ур. Юу лээ? Юу? Саяныхаа хүүхэлдэйний нэрийг санацаа. Биш юм шүү. Эсвэл чи юм хүүхэлдэй мэдгүй гэж юу? Тийм мэдгүй. За. Эсвэл ирсэн чи эсвэл жоохон ярилцчихэд тэгээ дараа нь би нисэх талаараа бодъё доо. За эсвэл чи хэдэн настай бас хаан сурдаг үлээ? Би 10 настай 60 сурдаг. 69 дугаар сургууль сурдаг юм уу? Тий. Хэддүгээр анги? Одоо 5 тонн. 5 дугаар анги. За чи ямар мэрэгжилтэй хүн болохыг хүсдэг вэ? Там болохоороо Мис. юу? Мис ээ? Тий. Хөөе, хоёлаа нэг мэрэгчлээ болох юм биш. Чи мис болохын тулд юу хийж гин? Ямар авьяасаа хөгжүүлж гин? Өөрийгөө урнагaalтай. Уран нугарнаа. Тий. Пох. Тийм үү? Тий. За би бол уран нугарч чадахгүй. Чи дуу бэлдэж байгаа юу? Тэггүй. Мис хүн чинь биш тий эсвэл ээ?
ухаантай, авьяастай, гоё бие галбиртай байх ёстой гэсэн шүү дээ. Нийт гэдэг чи яг үндсэн тийм мэрэгжил биш учраас баян өдрөөлхөн мессер ингээл алхаад байдаггүй шүү дээ. Тийм учраас үндсэн мэрэгжил биш учраас. Тийм тий. Хөөе эсвэл ивэр өвдчихлөө юу? За. Тэгээ штэ хүн хэлээд Энийг аваад өг. Шууд зулгаа. Яа! Ой чи хажина манай дугуй иврийг нь худлаа штэ. Мөрөө дахиж чи шаармаар толгон дээр зүүж болохгүй шүү. Яа, ивэр. Яна өвдсөн үү? Амар. Чи Ёо. дахиж ингэ зүүж болохгүй шүү. Заа юу? Бэли. Эсвэл чи мөрөө тэлдэ. Тийм дахиж зүүж болохгүй шүү. За. Амар юм байна ёо. Бүр толгойд үрчлээ. За тэр яах вэ? Эсвэл Йоо, одоо эсвэл бүтнээр нь харсан биш. Өө чи царайлаг юм аа. Нэгс олвол болцохоор л юм байна. Чи гэхдээ манай нэвтрүүлэгт ирсэн юм чи дуудуулаад өгөл төө. Баати мен багасаа. Эсвэл А, эхнээс нь дуулъя л та. ясан уу? Хонгор шаргал үстэй. Миний хөрхөн баати. Хоолой сайны дээрээ надтай хамт тоглоорой. Багшийн заасан дууга. Та дуулахгүй мó? Би юу гэж октын дуу дуулж идэ октуудтай хамт. Чи тэгвэл буруу хараа зогсчий. Хамтарч хоёулаа дуулъя. Баяр маа юу нана зүдтэй. Хөдлөлцөн бөжгөлье. Барби минь. Баса уйргсэн найз минь. Барби минь. Багчууд бид нар хайртай шүү. Чи тэгээ хөлтөө бадгийг мэдхүү? За. Одоо чи тэгвэл юу хийх вэ? Бөөрө болцсон шүү. Бөөрө болцсон. За. Хөөе. Тэгээ эсвэл чи өөр юу чаддгийг хурн нугарч гисэн те? Тий. Чи ямар спортоор хичээлдэг вэ? Бэлбэл. Волейбол. Тий. Волейбол өстө саг те. Тий. Ямар юм бэ тий? Чи манай мөрөд тайлбарлаад өгчөөч. Гал бөмбөг. Бэлбэлийн бөмбөг хүмүүс ингэж тоглолттой. Тийм үү? Тий. Тэгээ тэр бөмбөгөө нөгөө юм бөөрөнхий төмөрлөө хийдэг үү? Гүү. Тэр чим өөрөө яхад сагс гэдэг штэ. Миний тоглоод идэг. Тэр чинь тэгвэл чиний тоглодог нөгөө хөлөөрөө өшгөлдөх нь мөн үйл болно. Биш ээ, тэр чим болохоор хөл бөмбөг. Футбол гэдэг. Футбол гэдэг. Гурван төлөлийн аваад зэтийн тэгээд талдээ. Тэр энэ ч байхгүй юм өөрөө. Харсан уу? Би тоглох юм бол бөмбөгийг хаг зоох юм байна дөө. Тийг баха. Тэгээ яаж нүгүрдий? Хүмүүс чи ястаа болохоор хөдөлж чаддгүй үстий. Чадна штэ. Харъя л доо. Харин тий юу вэ? Чиний ясмасан чи уу юм уу гэж байдаг юм уу? Чи жоохон наашаа ойртоод миний аманд над гараа хийдэ. Эсвэл за. Хөөе болооч. Яагараа чиний амд чи хүн гараа идэг юм бэ? Ясвэн уу? Ясвэн. Тэгсэн мөртлөө яаж ингэж хөдөлт юм болоо? Харин тий. Эсвэл чи төрхийн л юм байсан юм уу? Тий. Танаа гэрийнхэн чинь тэгвэл бүгдээрээ ирзэнэ хүмүүс юм уу? Үгүй. Тэгээд яаж ингэж нүгүрт юм бэ? Өөдөө зүгээр хийгээ хөгжүүлсээр асуулцсан. Тийм үү? Тий. Би хөгжүүлвэл яах вэ? Асуулчна. Одоо илүү
За бөөрөж ийна. Яах. Чи хайр хитэн тойроонуудаа хулаа хийж зүгээр. Хузуу ёо. Хөөе мөрөж чи юу өмсч юм бэ? Яа гарсан ч юу? Хоёрт анзаараагүй мэн тэнжрээ. Гоё нэ эсвэл. Гоё. Гоё нэ инжрээ. Чи намайг юу өмсч? Хаанаас авсан наадгаа? Эн чи нөгөө нэг Mindfuck-ийн ах их чи нарын фотолк байхгүй юу? Mindfuck. Тэд нар яадаг хүмүүс юм? Гоё хошин юм хийгээд нөгөө нэг Facebook-ээр үзүүлдэг хүмүүс. Оо. А би нэг удаа харж ирсэн юм байна. Чи мэдгүй эсвэл? Харж байгаагүй мэдхгүй. Тэгээд энэ фотолк нь манай нэг ихчэд байсан. Тэгээд намайг ингэсэн тэрэгч. Мөрөө чи дандаа л нэг юм ягаан дээр өмсөөл явж яхин чаваастаа хувц сунар гэж юм байхгүй юм аа энийг өмсгээд надад өмсүүлсэн байхгүй юу? Тэгтээ наа чи ямар гой бодолк вэ те? Би чамд дахиад нэгийг аваад өгөх бөөрөө. Тэгэл та би яас өмсмөөрөө. Тэгээ. Би Mindfuck гэж үгээд манай ах маань Mindfuck-ийн бичлэгт орсон шүү дээ. Танаа ах чи энэ дотор бийд юм уу? Тий. Юм ундаг юм. Хөөе эсвэл өөр чамаар сайн юу вэ? Танай ээж ч юм бас нугардаг уу? Багтаа нугардаг, саатаа нугардаг. Том болоод ясна гатуу болсон юм уу? Чи бид гуравт үлгэр яриад өгөөч. За. Үлдэн цагт нэг эмгөө охинтойгоо амтан содгож тэгээд өвгөн нэг манжан дээр тэгээд манжан амар том болоо тэгээд ээж нь юу нөгөө манжангаа авах гээд явжсэн чинь татаж чадуу тэгээд эмгээ наашнаас энэ том манжан ингээд тэгээд тати хүчлээ яасан том манжан бэ гэд гаргаж чадсангүй нэ гэсэн чинь охиноодудаад хойнд амар том манжан манжнаа тати хүчлээ яасан том манжан бэ гэд татаж чадсангүй нэ тэгээд дараа нь нохоогод үдчээ нохоо нааш энэ том манжан гэсэн тати хүчлээ яасан том манжимэгээ бас авч чадсан юм. Дараа нь тэгээ муулаад үтээ муура нааш энэ том манжимэгээ тэгээ аваад чадгүй. Тэгээд юу дараа нь тэгээд бүр жижиг хулганаад үтчихэд хулгаан нааш энэ том манжимэгээ тэгээд тати хүчлээ яасан том манжимэгээ татаад гаргаад тэгээд манжангаас шүлээгээд сайхан амс сахандаа жаргахтэй. Тэгэхээр ингэсэн үг юм уу? Хулган тийм их хүчтэй бусд нь хүчгүйсэн гэсэн үг юм уу эсвэл? Үгүй. Тэгээд яагаад хулганыг ирэхээс өмнө татаж чадахгүйсэн? Бүүнээс цог нийлээ татж байгаа авчихсан. Хамтын хүчээр татсан байх тийм үү? Тий. Гэхдээ яаж тийм том манжин тарьсан бол? Таар юу гэж бодож байна? Манжин уу? Харин тийм том үр үйс юм болов? Тэгээ том үрнээс том манжин ургацсан болов? Мэдгүй. Инжирээ чи юу гэж бодож байна? Би ч гэсэн мэдгүй байна. Ямар ч л байсан олонний хүч оломгүй далаа гэдэг шиг те. Нөгөө олоолын ах юм бол бүгдээрээ хүчтэй. Бас эвтэй найртай байх хэрэгтэй гэсэн утгатай юм шүү. Тийм. Мөн үү? Мөн. Би болохоор хитрхи том манжим тарьж болохгүй гэсэн утгатай болов уу гэж бодож байна. Эсвэл чи явхтаа утасныхаа дугаарыг үлдээгээрэй за. За. Хэрвээ би том манжин тарих юм бол чамайг дуудъя шүү заа юу? За. Хөөе, эсвэл гадаа ээж аав нь хүлээгээд байгаа юм шүү. Харин тий Эртхэн харуу буруу болохоос өмнө хариулъя л та. За тэгэл та. Эсвэл чамд баярлаа өнөөдөр манай нэвтрүүлэгт бид гуравтай ирж уулзаад тэгээд бас үзэгч хүүхдүүд маань гоё үлгэр ярьж өгсөн. Баярлаа. Бас гоё уран нугарсан тий. Хөөе, эсвэл чи штий. Уран нугараач болгож байгаа хүүхдүүд байгаа штий. За. Тэд нар чи мэдээж ингээл зовж байгаа. Гэл сунж мунаал гэж мэгээд чи тэдэрт хандаж юу гэж хэлэх үү? Битээ шантраараа мантраараа гэд урам зориг өгөөч.
Уран нугалахаас өмнө бие халааж аваад нугалаа. Тэгэхгүй бол болохгүй шүү. Бие халааны хэр чи паранд нь алдчих юм уу? Үгүй. Тэг яах юм? Ойлгоцсон. Тэгээд Ингээд авах юм бол бие халааж ин гэсэн үг мөн үү? үгүй. Бэлтгэл дасгал хийгээд тэгээд бие халаачаад тэг нугалах хэрэгтэй. Зүг. Бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй гэж байгаа юм те. Тийм байна. За, тэгэхээр уран нугараач болгож байгаа хүүхдүүдээ та нартай адилхан эсвэл ингээд сурсан байгаа юм чи та нар ч гэсэн чадна тийм ээ эсвэл? Тийм. За, баяртай эсвэл? Баярлалаа. Эсвэл чи намайг гэрлүүгээ аваа явуучих. Миний ханиадыг имжлээд хоолойг имжилчихдэх үү? Тэгээ. Болох юм уу? Болно. Тэгвэл бигээ сувцаа бэлдээтэй байж байгаараа эсвэл? Би намаагаас аваа явууч та. Инжирээ. Тэгвэл чи намааг аваа явуучих. Хойлоо танаад очиод гой плейстейшн тоглох гэдэг үү? Тэгээ. Мөрө би инжирийг рүү явлаа. За. Эсвэл байж байгаараа бигээ сувцаа бэлдээтэй. За.